Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв ижил ба ялгааг олох. Сургуулийн 46-аас 48 дугаар хуудас. Өнөөдрийн хичээлтэй холбоотой нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол энэхүү веб хуудас руу зочилж сонирхолтой мэдээлэлүүдтэй танилцаарай. Өнөөдрийн хичээлээр аливаа зүйлийн ижил болон ялгаатай шин чанарыг ялган харуулах болгоодтой ажиллана. Ижил ба ялгаатайг олох чадвараа хөгжүүлснээр сурагч таны анхаарал төвлөрөлт, ажиглах, жиших, харьцуулан харах чадвар дээшлэнэ. Энэ сэдвийн хүрээнд бүгдээрээ Аз ТV-ээр аялцгаая. Сургуулийн 46 дугаар хуудас, дасгал 1. Зургийг сайтар ажиглан мэдээллүүдийг анхааралтай уншаад дараах асуултуудад хариулаарай. Юуны өмнө Аз ТV маань хамгийн том газар нутагтай мөн хамгийн олон хүн амтай ТV юм. Тэгвэл хятад болон Монголд амьдардаг баавгунууд хоорондоо юугаараа ялгаатай болохыг бүгдээрээ харцгаая. Энэ бол Мазаалай. Мазаалай нь Монголын говьцлоор тархсан улаан номонд орсон нэн ховор амьтан юм. Зуны зүсэн жигд хөрөн бор өвөл хавартаа хөрөвтөрс бор саарал өнгөтэй. Хүзүү хөл их биеэрээ барафтар юм. Нас бий гүйцсэн эр Мазаалайг Шармахай, эмийг нь Эвш гэдэг. Мазаалайг 1953 оноос хойш агнахыг нь хоригложээ. Харин энэхүү баавгайг хулсны баавгай гэдэг. Төв хэдтийн хулсан хойд тэрээр амьдардаг бөгөөд нэн ховорцсон амьтан юм. Хөл, дал мөр, чих, нүдний эргэн тойронд хар өнгөтэй. Биеийн үлдсэн хэсэг нь цагаан өнгөтэй юм байна. Өдөрт ойролцоогоор 9-өөс 14 кг шинэхэн хулсаар хоололдог амьтан. Одоо бүгдээрээ Мазаалай болон хулсны баавгайн ялгаатай шинжүүдийг бичье. Юу юугаараа ялгаатай вэ гэдгийг бүгдээрээ сайтар бодоорой. Хамгийн ойлгомжтой харагдаж байгаа зүйл бол өнгөөрөө ялгаатай. Түүний дараа идэж дижээлээрээ мөн ялгаатай юм. Амьдардаг орчин нөхцөл гээл олон зүйлээрээ ялгаатай гэдгийг бид нар сая уншсан. Өөр ямар шинжээрээ ижил болон ялгаатайг аав ээжтэйгээ ярилцаарай. Энэ бол нэг бүгд тийм ээ. Дэлхий дээрх нийт тэмээний 90%-ийг наран тэмээ буюу ганц бүгд тэмээ. Харин 9.6%-ийг хос бүгд тэмээ эзэлдэг. Биедээ өөх ихээр хуримтлуулж өвөл хаврын тарчих хатуу цагт элч дулааны их усврээ болгон ашигладагтай холбоотойгоор хос бүгд тэмээ үүссэн байна. Тэмээг өгөр Монгол ёс нүүдэлчний соёл иргэншлийг ойлгоход үнэхээр хэцүү. Говь зүйлийн экологийн нөхцөлд амьдрах зохицол нь үнэхээр гайхалтай бүрдсэн амьтан юм. Халуун нарнаас биеэ хамгаалах, ус жигийг алдахгүй барих, өвлийн хүйтнээс хамгаалах зэрэг үнэхээр их ичидтэй амьтан юм байна. Илсэн хөрсөнд явах том тавхаатай юм байна. Говь зүйлийн өргөслөг, өвөрмөц ургамлаар хоололдог. Олон хоногийн үл дагах чадвартайг нь танин мэдэж унлаг эдлэгэнд ашиглах болжээ. Одоо бүгдээрээ Монгол тэмээ болон Араб тэмээний ялгааг олж хэлье. Бидний сая уншиж олж мэдсэн зүйлээс бол хамгийн том ялгаа нь бөхөөрөө ялгаатай байх юм. Арабын наран тэмээ маань нэг бүхтэй, харин хос бүгд тэмээ маань хоёр бүхтэй юм. Бас нэг том ялгаа нь амьдрах орчин нөхцөл юм. Монголын маань тэмээ өвөл хаврын тарчих хүнд цагт элч дулаанаа алдахгүй байх чадвартай гэдгээрээ бас онцлог юм. Өөр юугаараа ялгаатай вэ гэдгийг бүгдээрээ уншиж судлаарай. Дараагийн дасгал 2. Өгөгдсөн хоёр зүйлсийн нэгнээсээ ялгарх шинжийг харгалзах нүдэнд олж бичээрэй. Дараа нь хоёр зүйлсийн ижил шин чанарыг голын баганд бичээрэй. Тэгвэл мод, шавж хоёр нь юугаараа ижил, юугаараа ялгаатай юм болоо. Бүгдээрээ сайтар бодоорой. Зүйтэй энэ хоёр маань хоёлаа амьд юм. Мод маань үндэстэй, ургамал, хөдөлгөөнгүй. Харин шавж маань амьтан юм, мөн хөдөлгөөнтэй, олон төрөл зүйлтэй. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Баяртай.